За Монгол улсын дээд шүүх өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлэх хүнээ тодруулсан байна. Монгол улсын дээд шүүх нэлээд удаан хэлэлцэж байж энэ асуудлыг өнөөдөр улсын хурлд оруулж ирлээ. Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүн энэ асуудлыг нэлээд тунгааж хэлэлцсэн оруулж ирсэн учраас нэр дэвшигчийг бол дэмжиж байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн институт болон Монгол улсын хурал цэцгийн гишүүдийг томилохтой олон удаа асуудалд улс төрийн өнцгөөс харж томилуулах ийм асуудал байсан. Энэ үндсэн хуулийн цэц бол энд өнөөдөр нөхцөл байдал ямар хөө байгааг бид бүхэн харж байгаа. За Ганбаатар нэр дэвшигчээс нэг зүйлийг асууя. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн одоо хэрэг маргаан шийдвэрлэхдээ олон одоо нийгмийг хямралт байдалд оруулсан бүр цаашлаад үндсэн хуулийн хямралын одоо нөхцөл байдлыг бий болгосон ийм үйл явдлуудыг та бас хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байгаа хаа. Энд ер нь ямар дүгнэлттэй байна вэ? Та цааш нь ер нь ямар байгууллагад очиж ажиллах гэж байгаа тухай ямар бодолтой байна? Нэг. Хоёр дахь асуудал энэ үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагад та өнөөдөр очиж байгаа. Монгол улсын үндсэн хуулийн цэц гэдэг бол Монгол улсын үндсэн хуулийн манаач Монгол төрийн хамгийн өндөр босгох тийм байгууллага байгаа. Энд очиж ажиллахдаа та ямар зарчим барих вэ? Энд одоо томилогдохтой хүн бүхэн Монгол улсын үндсэн хуулийг бусад хуулийг биелүүлнэ, дагаж мөрднө л гэдэг. Очоод одоо янз бүрийн ийм асуудал гарч өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн цэц шийдвэрээс болж өнөөдөр Монгол улсд бол үндсэн хуулийн хямралт байдал бий болох ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Энэ дэр ямар санаа бодолтой байна вэ?